Айсан Мингэн хот. Шат гадаад бараа ороод байна. Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчтэй өнөөдөр бид Лас Вегас хотоор айлсан нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. За бид Лас Вегас хотын тухай нэвтрүүлгээ хамгийн түрүүнд Лас Вегас бульвар орж эхэлсэн. За Лас Вегас хотын үзэх ёстой гол газрууд нь за энэ гудамжинд байдаг 7 км-ээр үргэлжилсэн гудамж. За энэ хот нь 340 км2 газар нутагтай. 1905 онд бий болж 1911 онд албан ёсоор хот болсон. За 100 гаруйхан жилийн түүхтэй Невада мужийн засаг захиргааны төв, за Мохавийн элсэн цөлийн төв хэсэгт байрладаг Америк нэгдсэн улсын баруун хэсгийн хот юм а. За энэ хотод 80 гаруй зочид буудал казино байдаг дэлхийн томоохон тоглоомын бизнесийн төвийн нэг гэж хэлж болно. За энэ хотын гол онцлог нь казино, зочид буудал, өдөр болгоны концерт, шоу гэсэн тодтголтой. За хамгийн нэртэй казино бо зочид буудал нь Фермент гудамж хотын төвд байрладаг. За мөн түүнээс хэдхэн милийн ойролцоо байдаг Лас Вегас бульварт байрладаг. За ингээд Лас Вегас бульварт байрладаг одоо энэ бульварын нэг түүхэн домог болсон еврей мафийн толгойлогч Багси Сегелийн мөнгөөр баригдсан Фламинго зочид буудал гэрлээ. За Фламинго зугаа цэнгэний цогцлбор нэгдсэн цагаас хойш олон жилийн турш хамгийн загварлаг зочид буудал казиногийн нэг хэвээр байгаа. За домогт Фламинго зочид буудал казино нь бол Лас Вегасын бас гол бэлэгдлийн нэг гэж үздэг юм байна. 1947 оны 12 дугаар сард Лас Вегас хотод домогт Фламинго одоо казино анх удаа зочдод өв таалгаа нээсэн юм байна. За түүний үүсгэн байгуулагч Багси Сегел түүний нууц замаар Виржиниа хэлтэд зориулж түүний урт гоёмсог хөлийг одоо хөлтөөн зөөрлөж Фламинго гэж нэрлсэн одоо маш их алдартай юм байна. За энэ эмэгтэйг бол гэмт хэргийнхний хүрээлэнд бол зөвхөн Фламинго гэдэг нэрээр мэддэг байсан юм байна. За Лас Вегасын Фламинго казиног нүглийн хотын төдийгүй мөрөөдө тоглоомын одоо ертөнцийн жинхэнэ сувд гэж хэлдэг юм байна. За манай гараг дээр хамгийн эртний мөрөөдө тоглоомын газруудын нэг мөн онцгой уур амьсгалтай, за гайхалтай загварлахад анхны төв төрхөөрөө ялгагддаг. За мөн энэ цогцлборын түүх бол дангаараа маш үн цэнтэй гинэ.
За мөн Фламинго 60-аад онд казино зочид буудал нь одоо Красинда гэдэг корпорац өмч болсон юм байна. За Ниота мужийн хувьд мөн 1980 онд бол одоо Америкийн Фламинго казиногийн түүхэнд томоохон өөрчлөлтүүд гарсан юм байна. За энэхүү цогцлборыг тэр үед Хилтон корпорац худалдаж авсан юм байна. За удирдлагын архитектурын чуулга бараг бүрэн сэргээд засварлахаар болсон. За ингээд энэ зочид буудал бол маш гол шинжлэгдсэн юм байна. За энд шинжлэгдсэн зочид буудал мөрөөдө тоглоомын газар нь одоо шоу бизнесийн одод за нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн сонирхлыг одоо маш их татхаа болсон юм байна. За 2005 онд зочид буудал казино нь Caesars Entertainment-ийн өмч болсон. За өнөө хүртэл эзэмшдэг юм байна. За 3626 өрөөнүүдээс сонгох бололцоотой. За энэ дэлхийн хамгийн том зочид буудлуудын нэгд ордог. За зочид буудлын барилга нь Art Deco одоо уламжлалаар баригдсан. За урд өмнө хизээч одоо мөрөөдө тоглоом тоглож байгаагүй хүмүүс ч гэсэн зочлоход бас таатай байх юм байна. Дотор нь болоод бүх юмнууд байгаа. За цэцэрлэгт загас бүхий хит хитэн хиймэл цөөрөн бас байдаг юм байна. За энэ бол янз бүрийн төрлийн одоо усны шуудын үлгий болжээ. За хамгийн сүүлийн үеийн одоо шинэлэг зүйлүүдийн нэг бол зэрэгэлдэх гудамжинд суурлуулсан хиймэл хүрхрээ, юр бүсийн ландшафт бүхий чөлөөт хэлбэрийн асар том усан бассейн байт юм байна. За мөн зочид буудалд алдартай Центр Кат Стейк Хаус, за мөн Гарден бүхэд хэмээх олон улсын томоохон ресторан, хотын алдартай ресторанууд бас байрладаг юм байна. За бид нэнд гараад Лас Вегасын бульвар буюу гудамжаар ойролцоогоор 7 км одоо гудамж байдаг. За энэ гудамжны зурвас бүх хотын одоо хэсэгт бол бүх хотын гол үзмөрүүд болох Лас Вегасын хамгийн алдартай үнэтэй зочид буудлууд, казинодууд байрлалд юм байна. За гудамжны хамгийн ихэнд хотоос гардаг хэсэгтэр одоо жуулчдын зураг авах дуртай гайхалтай Лас Вегас тавтан морил гэдэг хотын алдартай тэмдэг байдаг. За тэгэхээр энэ хэсэг бол ер нь хотын анх бол хотын төвд одоо зочид буудал барих байргүй болсон учраас хотын зах хэсэг гэж одоо энэ хэсгийг үздэг байсан юм байна. За одоо бол энэ хэсэгт бол ерөөсөө бүх хүмүүс ирж одоо Лас Вегас бульвараар явж одоо очиж үзэх ёстой газруудыг сонирхдаг юм байна. За жил бүр дор хаяж 30 сая хүн Лас Вегасын бульвараар алхдаг гэсэн тооцоо гарсан юм байна. За өмнө зөвхөн Лас Вегасын төвд зөвшөөрөлдөг байсан байна. Гол гудамж нь одоогийн алдартай Фремонт гудамж байсан. За гэвч шинэ зочид буудал казино барих том талбай байхгүй болмоос олон бизнесийн магнатууд Лас Вегас хотын бусад хэсэгт барилга байгууламж барих боломжгүй байсан учраас одоо хотын гадны хэсэг буюу заяагийн хэсгийг сонгосон юм байна. За одоо бол энийг одоо хотын гадны хэсэг гэж хэлэхэд бол тохиромжгүй. За одоо хотын гол хэсэг хүмүүсийн ирж үздэг одоо гол газар юм байна. За энэ хувьд олон одоо жил их тусан хөгжүүлэгчдийн тоо нэмэгдэж зочид буудлын сүлжээнүүд өөрсдийн казино зочид буудлыг байрлуулахын тулд энэ газрыг сонгосон. За энэ хавийн тоглоомын салбарт бол маш одоо хувь нэмэр болж өөрөөр хэлбэл тоглоомын салбарын төв эцэст нь энд цугласан түүхтэй юм байна. За өнөөдөр бараг бүх алдартай
бага үнэтэй казино зочид буудал 100 цэнгэлийн зохицол бүр энд байрладаг. За стратосферийн цамхаг эсвэл Белаго зочид буудлын өмнө байрлах сурлаг хөгжим тусан оргилуур зэрэг хотын бусад олон сонирхолтой газрууд яг энэ хэсэгт байрладаг. За өнөөдөр Лас Вегас бульварт байрладаг хотын хамгийн алдартай зочид буудал казиногийн дунд Белаго, Мираж, за Цезарийн ордон, Парис, Венец, Нью-Йорк те Луксор, Космополитен зэрэг зочид буудлууд багтдаг. За зочид буудал бүр янз бүрийн шоу, баг өдөр бүр дэлхийн алдартай оддын тоглолтоор зочдын сонирхлыг татдаг юм бэ. За Лас Вегас бульварын хамгийн дээд хэсэг дээр одоо асар том кристалл худалдааны зохицлог баригдсан юм байна. За энд одоо алдартай Chanel, Louis Vuitton, Gucci, Armani зэрэг бус дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн олон тооны нэрийн дэлгүүрүүд байт юм байна. За Лас Вегас бульвар бүх талаараа өвөрмц газар. За энэ одоо энэ дэлгүүрийн одоо яг хэсгээр орж ирж байна. За энд бол одоо яг ингээд одоо үнэтэй хот болоод ч тэр юм уу одоо маш их мөнгө олдог болооч тэр юм яг энэ хэсгээр маш тансаг. За одоо ингээд гудамжаар ингээд дэвсцэн. Тэгэл энэ дэлгүүрийн хэсэг энэ бол одоо маш тансаг байсан. Ер нь энэ бас энэ Лас Вегас хот маш цэвэрхэн хот байсан. За тэр нь надад бол үнэхээр гайхалтай санагдаж байлаа. За Лос Анжелесын дэргэд бол хамаагүй цэвэрхэн, маш цэвэрхэн, хаач одоо хог ерөөсө харагдахгүй. Ер нь бүх юм нь маш тохилог байсан. За энэ хэсгээр бол одоо хүмүүс ингээл дэлгүүр хэсэл яваад. За дэлгүүр хэсгээсээ илүү энэ бульвараар ингээд ер нь энэ дэлгүүрүүдийг холбосон энэ олон тооны ийм одоо юу хотын 2 дахь зам одоо гарц гэж хэлэх юм. За гарц нь яг хавьд энэ дэлгүүр байдаг юм байлээ. За тэгээд бид явж байгаад энэ дэлгүүр цаашаага одоо ингээд гарцгүй болсон. Тэгээд буцаад явсан. За ерөнхийдөө энэ хэсгээр бол хүмүүс дэлгүүр хэсгээс гадна зүгээр ингээд сонирхож явдаг юм байлээ. За ингээд бид энд нөгөө алдартай Белаго зочид буудлын хөгжмөнтэй одоо нэг усан аргалуурыг харах гэж энд хэрсэн. За ингээд энэ усан аргалуурыг харж хүмүүс маш ихээр харж байгаадаа таарсан. За энэ бол нэг байж байгаа цагт 10 цагаар бол маш үзэсгэлэнтэй бас одоо өнгө солонгорсон байт юм байлээ. За энийг бас зорж үзэх бас хэрэгтэй юм байлээ. Ингээд Италийн Венец хотод байна би. Яг тийч сэтгэл сүлж байгаа үстэй. За Лас Вегаст ингээд Венец зочид буудал дотор яг ингээд Италийн Венец байгаа юм шиг эсэл бүрдүүлсэн. За энэ Сант Мартин талбай. Сант Мартин талбай дээр ингээд хүмүүс хоолойдоо сууж байгаа ресторан биш үү? Яг тэр юм ингээд яг энэ байрныхан барьсан зочид буудал яг энэ дотор интерьер нь яг Сант Мартин талбай дээр байгаа юм шиг. За ингээд дандаа унсан хүмүүс энэ дээр ингээд олон жижиг үйлдэлээр яваад яг Италид ирсэн юм шиг. Ер нь ингээд нэг Лас Вегаст хүмүүс Америкийн нэгдсэн улсын одоо өөрсдийг нэргэд зам дэлхийн одоо олон орны хүмүүс ирж бүгд чөлөөтэй 80 гаруй казинотын тоолохоос гадна энэ гоё зочид буудалын буугаад одоо энэ Сант Мартин хатаа хүмүүс одоогөөсөө энэ буудал буусан хүмүүс ихэдэн байгаа. За энэ буудлын үнэ аяга $270 харьцаа. Одоо энэ бол үнэтэй буудлууд нь юм үнэтэй байдаг. Ер нь ингээд хүн болгоны хармон зориулаад $15 гэхэлээ. 150 хамгийн их гэж тооцсон. За энэ
Венец зочдод бол 270 доллар юм. Тэгээд зочдууд нь бол хэмжээ нь бол маш томоо төрсөн. Яг л Венец хотод очсон юм шиг яг Венец хотын ерөн тойрных нь бүх байдаг одоо жижиг дэлгүүрүүд байсан. Бүх юм ийм бий болгоод өгсөн. Тэгээд олон тооны сувгуудаар яваад олон тооны кафе ресторанууд энэ төр байна. За тэгээд энэ олон мянган автомат тоглоомууд за тэгээд бас энэ ороо болсон одоо янз бүрийн том шоунууд болох юм байна. Сая нөгөө гандатагийн нөгөө зав гадаад хүмүүс нэг татар яриад дуу модорч ирсэн. Канапетто гэдэг одоо ресторан байна. Тэнганда янз бүрийн кафе. Энэ дээрээ одоо хүмүүсийн таалагдсан саргаар дээр нь бичигдүүлэлтийн өмнө хамтан байдаг юм шиг. За энэ Венец шатууд бол одоо бас л нэлийн том жаштуудад орно. За зочид буудлын цамхаг нь 36 давхар, за 145 м өндөр. За тус зочид буудлыг Лас Вегас Sands гэдэг компани эзэмшиж ажилуулдаг юм байна. За энэ бол тансаг зэрэглэлийн жаштууд буудалд ордог юм байна. $20 мянган квадрат фут буюу 11 мянган метр квадрат за казинотоо за дэлхийн одоо нэлийн том зочид буудлуудын тоонд бас орд юм байна. Ингээд хүмүүс төрмөрөд оруулаад тоглоод ирсэн. Маш олон хүн ингээд болоо. За ингээд Венец шоп гэдэг ингээд ийшээ гамтаад гахад байж байгаа хгүй юм. Хан мамын таазмаазын чатмаа ганган гоё байгаа гэхдээ Венециагийн хүмүүний төлөв цагаат махтар чимээдэн яг л одоо кафе хайн хансаг музей үзмэр болсон юм шиг. Тэгээд ингээд хүмүүс энд их ирдэг юм байна. Ийм гоё болохоор энэ гарсан чи гадаа нь бас юм гоё юм шиг. Яваад гараад ороод энэ бас их гоё юм шүү. Sandy Vena. Сонирхоод ингээд хотын дугаар алхаад.
явж байна. Би тэд бас ингээл 2 өдөр ер нь хотын зураг авч байна. Бас одоо орчин үедээ тохируулаад энэ хотыг бас нэлээд өөрчилсөн юм байна. Яг энэ сүүлийн барилгууд нас сонирхолтой гоё юм байна. За ингээд ерөөсө годамж болгон ингээд замынхаа дээгүүр ингээд гарцтай. За тэгэл таагаар хөдөлгөөн энэ бол маш сайхан тохируулсан. Ер нь одоо нэг такси аваад явж байгаа төвчрээ энэ төр ер нь байхгүй. Энэ олон сая хүн явж байхад ямар ч төвчрээ байхгүй. Ингээл сандаа явган хүний юм гарцтай. Дээгүүр гарцтай. Oh, bye. Bilaga очиж дуудал Харис очиж дуудал За ороо болоод энэ Лас Вегас хүмүүс орон сэрүүнд маш олнороо. Тэр нь өдөржингөө тэр ороож байгаа юм битүүл хүнтэй ингээл. Бид өнөөдөр 4 өдрөө бас энэ Лас Вегас булвараараа бас явж байна. За одоо бидний энэ урд харагдаж байгаа бол энэ Нью-Йорк гэдэг одоо зочид дуудлага байна. За энэ Нью-Йорк гэдэг зочид дуудлагыг энэ хаваар бас явж үзсэн. Гэхдээ бид нар энэ одоо 2-3 казиногоор орсон учраас зүгээр гадны хэсгээр нь жоохон явж та бүхэндээ сонирхол яасан. За энэ ингээд яг өөдөөс нь харахад бол одоо эрхчлөөний хөшөө Америкийн тэгээд хойд талд нь одоо яг Нью-Йоркийн өндөр байшингуудыг яг харуулсан. За тэгээд энэ хэсгээр нь одоо яг одоо энэ шоколадны дэлгүүр за дотор талд нь ингээд ороод явсан. Нилээн бэлэг дурсгалын дэлгүүрүүдтэй тэгээд тоглоомынхын талбай нь бол бас нилээн том. За ерөөхдөө бас том зочдууд юм байна. За энэ харийн одоо эргэн тойронд бол маш үзэсгэлэнтэй ер нь хүмүүс ингээ явж сонирхож үзээд олноороо бас дотор нь тоглож байгаа байсан. За энэ хоолны газар, ресторан цагаан газрууд ингээл суугаал те. За ерөөхдөө бол хэмжээний хувьд бас нэлээд томвтор боловч түрүүний орсон 2 жаштуудлыг бол бас бодвол арай жижигвтер. Тэгтээ бол эргэн тойрон одоо тоглоомын газрууд ихтэй, хүүхдийн одоо тоглоомын газрууд гадна талдаа бас цэцэрлэг төрөлийн энтертэй бас нэлээд том жаштууд байсан. За энэ тийм дэлгүүр хошоогоор нэг хальт ороод гарсан юм аа.
Миний казино бас айхтар том юм байгаа хэл та. За энэ болгоныг үзүүлж амжихгүй. За ер нь бол төлөөлөл болгоод үзүүлсэн зочдуудад маш их сонирхолтой байлаа. За өөр үзэх харах нь зөндөө байгаа. Бол нэг юу вэ? Hard Rock Cafe. За тэр том Coca-Cola байна. За энийг одоо шинэ орж юм идчихэд зураг нь авнаа. За би 4 дахь өдрийнхөө өглөө за Grand Canyon буюу их хавцлыг зорлоо. За их хавцал бол одоо үнэхээр байгалийн жинхэнэ гайхамшиг юм аа гэдгийг би бүр энд ирээд мэдэрсэн. За хамгийн туршлагатай олон газраараа ийсэн аялагч бүр одоо хараад бишрэхээр юм байна. За Аризона мужид байрладаг. За манай гараг дээр хамгийн ер бүсийн геологийн объект гэдгийг та бүхэн мэднэ. За жуулчдыг одоо хавцал дээгүүр шилэн тавцан дээр зогсох боломжийг олгодог Skywalk гэдэг Grand Canyon гэсэн энэ газар яг ирлээ бид нар. За энэ бол Eagle Point гэдэг газар байдаг. За Grand тавцлыг үзэх зорилттой шилэн шалтаа тавцсан юм байна. За энэ дотор одоо ингээд ороод бид нар ингээд бэлгэд урслан дэлгүүрээр дайраад явж байна. За ингээд аялын компаниар ороод автобустайгаа явж ирсэн. За энд ингээд явж ирэхэд бол бүх зардал нь ороод нэг хүний $150 явт юм байна. За энэ нь болохоор унааны зардал дээр нь өглөөний цай. За мөн одоо энэ Skywalk дээр гардаг пледний үнэ багтаж байгаа юм байна. За хамгийн харамсалтай нь Skywalk дотор бол зураг авахулдаггүй байна. За бид нар ингээд гадна талд нь эренгүүд ингээд нэлийн хол тусгаарлцсан. За цаашаа явах ямар ч боломж байхгүй, холоос авахгүй бол энд олон удаа хүн одоо осолцсон хэрэг гарсан учраас гээд ингээд одоо юу дрон хөөрөгч болохгүй байна. За тэгээд ойртол зураг авахыг бас хориглолт юм байна. За 1919 оноос хойш их хавцлыг ойролцоогоор 100 сая жуулч ирж үзсэн. За 1979 онд ЮНЕСКО-гоос зарласан дэлхийн хэмжээний объектын жагсаалтанд орсон. За 2013 онд энэхүү хавцлыг Америкийн алдарт олсоор алхагч Николас Валендо гаталж аюулгүй хамгаалтгүй бүр зөвхөн одоо ямар ч хамгаалтгүйгээр яг энийг хавцал дээр гарсан дэлхийд даяар шуугуулж байсан лээ. За энэхүү хавцлыг үзэх гэж жил бүр 4 сая гаруй хүн ирдэг юм байна. За жуулчдын дунд Колорадо голыг хийлдэг заваар гатлах, за хавцал руу бууж одоо үзүүлдэг бас тийм аяллийн компаниуд байдаг юм байна. За энд ирэх юм бол одоо ойролцоох тосгонд нь ирээд эсвэл одоо Лас Вегасаас ирээд ойрхон зочид буудал аваад тэгээ эндээ нэг 7 хоногоор явдаг хүмүүс бас байдаг юм байна. За энэхүү их хавцал нь Колорадо голоор таслагдсан 446 км урттай. За нэг төрлийн давхраад тунмал чулуулгаас тогтсон асар том жалга байдаг. За түүний дээд хэсгийн өргөн 8-аас 30 км усны хөвөөгөр за километрээс ч бага буюу за 120 м байт юм өргөн. За харин гүн зарим газартаа 1857 м байдаг. За ихц чанга босоо зарим газараараа салангад хадан зохионууд, за оргилууд нь цайд самхаг, сувраг баган зэрэг олон төрлийн гайхалтай сонин хэлбэртэй урагшаа илүү гарсан хушуунуудтай юм байна. За зарим газараараа маш ихц босоо байд юм байна. За тийм ч учраас хүмүүсийг ойртуулахгүй байх нь аргагүй байна. За мянга сонсохоор нэг үзэг гэдэг үгэнд би маш их дуртай. За энд ирээд бол үнэхээр одоо гайхалтай бүр үнэхээр гайхалтай байсан. За энд Лас Вегасээс өглөө 6 цагт яваад тэгээд одоо 12 болох гэж замаараа явсаар байна. Тэгээд очрон 40 минут очирч яж олдсон юм. Тэгээд ингээд таараад энэ шалтгаан ингээд хүмүүстэй шааж зэндээ дээр ресторантай Колорадо Ривер гэдэг. Чин ингээд
4,000 жилийн өмнөөс амьдарч байсан нутгийн уугуул Индиан иргэдийн идэж хэрэгж байсан юмнууд тий. За тэгээд дээрэс нь бас энд байдаг олон төрлийн амьтад шууд өдрийг бас үзүүлж гисэн байна. Хүмүүс амьтад юм тий. Одоо энэ Колорадо мөрөн маань ч харагдаж байна. 咁但係你面前個蛋我哋見唔到，好有正義。我都見唔到嘛，關心你呢個有見到。За бас нэг сонирхолтой төвд хэлэхэд анх 1918 онд энд одоо маш их олон тооны ашигт нутгууд байгаа. Тэрнийгээ одоо ингээд үйлдвэрлэл бий болгоё. Тэгэхээр тухайн үеийн одоо ерөнхийлөгч нь одоо ер нь энэ ч аяж жууч төгжүүлээ. Үндэсний хэмжээний одоо парк болгоод тэгээд үүнийг аяж жууч болгож төгжүүлэе гэдэг шийдвэрийг гаргаад тэрнийг одоо хадгалж үлдээд одоо 1918 оноос хойш өдөө болтол одоо парк үндэсний хэмжээний парк болгоод ингээд аяж жуулчлаар одоо ингээд ийм олон хүн очирдаад ингээд өдөр болгоо ингээд мөнгө олоод байж байгаа юм шүү дээ. That was inspiring. За энэ одоогийн индианчуудын одоо хамгийн сүүлийн үеийн индианчуудыг очиж үзэх гэж бас хүмүүс тэр тусгай аялын группээр явдаг юм байна. Тэр нь болохоор бас нөгөө нэгсдэг тэргээд явж үздэг юм байна шүү. Та бүхэн бас энэ дээр үргэлж сонирхож үзэж болох юм гэдэг. За энэ шахтад тэгээд хамаг юм хураад ирсэн шүү. Би бол тэр рүү явъя гэж бодож ирсэн. Ингээд энэ тэр Skywalk-аас нь болж байгаа. Skywalk-аас болж нэг авсан. За би ингээд үдчихэд гараад ирлээ. Яг тэгвэл одоо зураг авахлахгүй хамаг уц мцаа хураалгаад тэгэд гарч ирээд юм аа. За энэ 4,000 футын өндөрт барьсан одоо Эвлийн цамхаас 3 дахин өндөрт одоо маш их гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн юм байна. За тэндээс бол Гранд Каньон буюу их хавцламар үнэхээр аимшигтай, үнэхээр одоо сүрдэн гайхалтай харагддаг юм байна. Тэгэхээр ийшээ ямар ч үсэн ороод авах нь зөв юм байна гэж бодлоо. За ингээд би тэд гарч ирээд одоо энэ бэлэг турслан дэлгүүрээр нь ороод явж байна. За энд одоо одоогийн болон эртний үед амьдарч байсан одоо индианчуудын эдэлж хэрглэж байгаа юмнууд энэ одоо дэлгүүрт маш ихрээ байна. Хавцал дахь Колорадо мөрөнд дунджаар 1 км-т 1.5 метрийн уналттай 25 км/цагийн хурдтай урсдаг юм байна. За шар усны үерээр мөрөн хоногт ойролцоогоор 2 тонн усыг урсгадаг юм байна. За энэ усны бараг 20%-ийг эс хайрга хайр чулуу эзэлдэг юм байна. За одоогоос 225-аас 280 сая жилийн тэртээ энэ газар нутаг дээр далаа байсан гэж үздэг. За түүнээс хойш геологийн 900-нуудад нэг бус удаа цөл болж өөрчлөгдсөн юм байна. За урд нэгэн цагт далайн орол байсан энэ бэлгэлцгийн гадаргуу бол эс шохон чулуу зандрын олон үеийн давхаргаас 600-аас 250 сая жилийн тэртех эртний төрөмлийн үед бүрэлдэн тогтсон хамгийн дээд талын давхраа юм байна. За энэ чулуулаг бүр 2 тэрбум жилийн өмнөх буюу Кембрийн өмнөх ерөн хуучин төрөмлийн өмнөх тогтолцоонд үүссэн эртний тастад замрын дээгүүр хоримтлагдсан байна. За юуны энэ Колорадо гол нь олон сая жилийн турш олон удаа хүч болон урсгалын чиглэлээ өөрчилж за дээд шохон чулууг эвдэж дараа нь илүү гүн гүнзгий эртний 9 чулуу замрыг урсгасан байна. За ингэж энэ их хавцал үүссэн түүхтэй юм байна. За энэ ойролцоогоор 5-аас 6 сая жилийн өмнө болсон гэж үздэг.
За энэхүү их хавцалд 4000 жилийн өмнөөс хүн суурьсаж эхэлсэн түүхтэй. За 1930 онд эртний хүмүүсийн голдуу амьтдыг дүрсэлсэн хадны сүг зураг буюу хадны бичиг илэрсэн юм байна. За манай эртний өмнөх 500 оноос өмнө цөлийн соёл иргэншилтэй хагас нүүдлийн амьдралдаа инданчуудын омог жижигээр бүлэглэн амьдарч байсан юм байна. За тэд оромжоо хад чулуу ухаж хийх буюу эсвэл шавраар барьдаг байсан байна. За дараа нь энэ газар нутгийг Анасезегийн үед хариалагддаг инданчууд эзэлсэн юм байна. За эдгээр инданчууд нь буг гөрөөс намж хавцлын хажуугийн салаануудад эрдэнэ шиш, хулуу, шош дараалдаг байсан байна. За харин манай эртний 10-аас 11-р зууны үед чулуун байшин босгож чаддаг байсан Пуабло омгийн инданчууд сууршиж эхэлсэн түүх. Ойролцоогоор 1540 оны үед Франциско де Коронадогаар ахлуулсан Испанийн дайчид алтны эрэлд ийшээ эрцгээсэн байна. За дөнгөж хавцлын эрмүүдээр ирээд хүүтэн хөндий хавцлыг тойрч явсан түүхтэй. За тэд энэхүү хавцалд каньон буюу Испаниас орчуулбал зуухны яндаг гэсэн нэрийг өгсөн гэж яригддаг юм байна. За 1776 онд энтхийн Хавасупа омгийн инданчуудын христийн шашинд оруулах зорилгоор Испанийн шашны номлогч пастор Герсес ийшээ ирсэн юм байна. За тэрээр энэ голд Колорадо буюу Испаниар өнгөтэй будагтай гэсэн утгатай нэрийг өгсөн юм байна. За 1948 онд Мексикт хийсэн амжилттай дайныхаа дараагаар Америкийн засгийн газрын нутгийг өөрийнхөө эзэмшил нутаг зарласан юм байна. За их хавцал буюу Колорадо голоор туулж тэгтээ амьд үлдэж чадсан хамгийн анхны хүн 1969 онд Джон Уэсли Паул гэж хүн байсан юм байна. За энэхүү Паул гэдэг хүн хавцлын иргэншлийн үлдэгдлийг анх судалж дүрслэн бичсэн юм байна. За аяглын багийг энд ирснээс хойш байгаль болон түүхийн хосгоо дурсгал болох энэхүү хавцлыг сонирхох Америкчуудын сонирхол бол маш их болсон. За гэвч энэ анхаарал нь нутгийн уугуул иргэдэд ихээхэн гай зовлон авчирсныг та бид кинонаас үздэг. За ер нь энтхийн амьдарч исэн ихэнх нутгийн инданчуудыг нутгаас нь хөөсөн билээ. За 1970-ад онд энд хар тугалаг цинк аспецийн ордс олдсноос хойш инданчуудыг хүчээр газар нутгаас нь хөөсөн түүхтэй. За хожим их хавцлын ашигт малтмалыг боловсруулах эдийн засгийн үр ашигыг харгалзахгүйгээр энд аялал жуулчлалыг илүүтэй ихээр хөгжүүлж эхэлсэн. За ингээд 1919 оноос эхлээд миний түрүү хэлсэнчлэн үндэсний соёл амралтын хүрээлэн байгуулалт төслийг санаачилсан Харрисон гэдэг хүн санаачилсан юм байна. Сенатч Харрисон. За тэр үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс Вилсон энэ сандыг дэмжсэний ачаар за энэ цагаас хойш их хавцлын нэр хүнд зорилго нь өөрчлөгдөөгүй. За их хавцал бараг 500 мянган га талбайтай. За энэгээр бол энд ирсэн хүмүүсийг аялуулж за үндэсний соёл амралтын хүрээлэнгээ үзүүлж за уугаараа бол аялал жуулчлалыг хөгжүүлж байдаг үнэхээр гайхалтай юм байна. Миний хамгийн их хэлэх дуртай байгаа юм байгаагаар нь байлгаад түүхөөрөө үлдээд юм ингэж сайхан хамгаалж байх нь маш их олон газар Европын мянган жилийн түүхтэй газрууд эртний сүм хийдэ олж байлгаж байдаг. За энэ 100 гаруй жилийн түүхтэй Америкийн нэгдсэн улс бас ингээд юмудаа хадгалж үлдсэн байгаа нь бас үнэхээр гайхалтай санагдаж явлаа.
Хавсаас урсан гарсан Колорадо, Аризона, Невада хоёрын хил дээр 115 милийн нийт нуурыг үүсгдэг. За Колорадо гол нь. За энэ дэлхийн хамгийн том далан болох Хуурийн далан оршид юм байна. За бид замаараа тэрүүгээр орлоо. 1930-аас 36 онуудад байгуулагдаж 1947 онд X ерөнхийлөгч Хуурийн дурсгалд зориулан ингэж нэрлсэн юм байна. За түүний цалхай станцын хүчин чадал 125 сая киловатт бөгөөд хойд Калифорни, Аризона, Невада болон Шинэ Мексик зэрэг асар өргөн уудам газар нутгийг одоо усаар хангадаг. За энэ бүх бүс нутгийг эрчим хүч усны хүйсвэрээр хангадаг ийм одоо маш том сүрлэг одоо усан цахилгаан станц байдаг юм байна. За тэр чухал энэ үүрэг одоо гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан одоо асар том бүтээн байгуулалт болжээ. За энд бол тухайн үед цоошин техник технологиг хэрэгжилж исэн одоо 20 дугаар зууны ихэнх үед л байгуулж исэн байх нь шүү дээ. 1931-с 36 онд тэгэхээр. За далан барих ажилд бол одоо маш олон хүн ажиллаж одоо маш олон Америкчуудыг ажилтаа олгож за Колорадо гол одоо нийт 2333 км урсгалын дагуу 30 цахилгаан станцыг одоо ажилуулж байгаа юм байна. За ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За та бүхэн Лас Вегас хотод ирж амьдралдаа нэг удаа ч гэсэн энэ одоо гайхалтай цөлд боссон сувд гэмээр бүтээн байгуулалттай хүмүүсийн төлөө маш их юм хийсэн. За энд ирсэн хүмүүс ямар ч л байлаа гэсэн ажлын алжуулаад тайлж одоо өөрийгөө бүх төрлийн одоо зугаалга амралтын одоо бүх төрлийн одоо зугаалгаар өөрийгөө зугаацуулж чаддаг тийм гайхалтай газар байна. За энэ гайхалтай цөлд одоо маш олон тооны моднуудыг өөрсдөө тарьсан энэ дотор байгаа моднуудыг бүгд таримал мэдээцүүл газар юм чинь. За тэгээд гайхалтай усан цахилгаан станц барьсан. За энэ бүтээн байгуулалт бол маш их хийсэн. За хүн амьдралдаа нэг удаа ирж энэ хүү гайхалтай хотыг заавал үзэх ёстой юм байна шүү үзэгчтэй. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай та бүхэндээ амжилт хүсье. За нэвтрүүлгийг маань үргэлж үздэг та бүхэндээ дараагийн нэвтрүүлэг хүртэл хүлээж байхыг хүсье. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.